болохоор Индра цас чимиг зуул цэцэг өчөөндөө гэсэн тавтыг илгээсэн байна. За ингээд энэ өдрийн плей-оффын эхний довтлогоо Итүг Ирвсүүд багаас Болор Эрдэнэ ариун цэцэг суларч чадсан 3 онооны шидэлт амжилттай болсноор энэ өдрийн плей-оффын хаалт эргээд Улаанбаатар Амазонс баг урдан довтлоонд орж байна. 3-9 гуруулаа ариун цэцэг өөрөө зүү яваад орсон. Эхний 5 оноог авлаа. Хаалт нэхэд үлдсэн Келли Чон 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Келли Чон багийн 8 тоноо явууллаа. Индра гоё дамжуултыг өгсөн. Цас чимэг сул 2 оноо авч байна. Чимэд болохоор Индра цас чимэг гэсэн 3 тоглогч нийлээ 565 оноо. Энэ өдрөө лавсан сайн байх хэрэгтэй. Амар одоо олж байгаа боломжуудаа оруулах хэрэгтэй байгаа. Шийдэлтэн амжилттай болсон. Өчигдөр 3 оноотой ажилласан 11-нд Pirates-тай тоглоод 4 онооны зөрүүтэй. Одсын их ойрхон тоглолт болсон. Болор ариун цэцэг ээлж тоноогоо авч байна. Яалтай болсон. За хэрвээ Алтай холбоог тухайн тоглолтод хоцсон бол хоёр багийн амжилт тэнцэх байсан. Индра энэ үед хуулан эргэлзэх зүйлгүй шидсэн. Тоглолтын 5 тоноогоо авсан. Цэг зурж ороод дундын зэнд довтлохоо амжилт болсон. За ихтэй хоёр тогломжийг үүсгэсэн довтлох амжилттай өчөөндөө. Тоглоод учирсан байна да ариун цэцэг бөмбөг гоё шилжиж байна да. Ариун цэцгийн самбарцсан довтлохоо амжилттай. Хэлүүн за хөлбөрч юу н гоё явчлаа да дараас нь слам. Гоё бас нэмжүүлэх хулан Чэндө хурдаараа илүүрхээ гараад ирсэн. Хулангийн гоё довтлоо байна. Хулан Келли Чон урд ариун цэцэг гараад ирсэн байгаа юм байна. Ариун цэцэг бол их л амархан оноонуудыг аваад байгаа. 11 шалтгаан төгсөн амжилт нэзэндээ ирсэн дайраг явхад асуудлаа. Багийн 5 тоноо зөрүүд 1 сар амарсан. Шогийн цогцолтыг Келли Чонос явсан дундаас Чэндөгийн шидэлт амжилттай. Дөлцсөн байсан ч гэсэн дөрүүлээ их гоё хамгаалчлаа сая. Цас чимийг зөрөөд орсон довтлогоо амжилттай багийн 21 дэх оноо. Гэт болох шиг бол ловцаа талаалтын хвцаа өмсөж гаргаж байна. Чэндө Амари Робинсон эсрэг ямар том орон цаг өөртөө үсгэж вэ? Гоё довтлогоо байлаа. Робинсон дамжуултанд холон дээр ирсэн хулан 3 онооны шийдэлтэн энэ удаа дамжуултаа болсон. Багийн 28 тоноо. Хулан эргэлзэх зүйл алгаа. Дахин нэг хулан шидэлтийг оноглоо. Сарантуя Чимэд олгоор Амари Робинсны гараг давуулаад тоглосон гоё довтлогоо байна. Мөн шумнаас дамжуултыг өгсөн самарцсан довтлоо амжилттай болсон. Амазонсын ихэр цамх насан. Ардаа өгсөн ариун цэцэг 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Болохоор за түүгээр өсөдийн бүрэлдэхүүн сайн шиддэг тоглогчд байна да. Индра аваа шуу шидсэн. Ариун цэцгийн шидэлтэй хариуг Индра барьлаа. Тэнцүү оноотой байна да. Дамжуултууд явсараа ирсэн 3 онооны шийдэлтэн орсон. Ухнасан. Их удаа хулан аваа шуу шидсэн. Энэ удаа шидэлтэн орсонгүй 2 дахь боломжийг Амари Робинсон үсгэсэн довтлогоо амжилттай нэмэлтийг шидэлтийг шиднэ. Боломж гарсангүй. Дамжуулаад өгсөн Робинсон довтлогоо амжилттай болсон. За юу илүү байна? Жирсэн байна. Робинсон хулангийн холын зайн шидэлт амжилттай болсон. 17 өчөөндөө яаж амраах вэ гэдэг тал дээр ажиллах шаардлагатай байна. Робинсон нэмж тоглоод 2 оноо авлаа. Бөмбөг шилжсэн ариун цэцэг энэ удаа шидэл амжилтгүй. Робинсон чимэд болгорын дээрээ самж аваад 2 оноо авснаар онооны зөрүү өчөөндөө шахаад явсан дамжуулт чимэд болгор довтлогоо амжилттай болсон. 2 оноо авч чадлаа. Болор цэгрээд Амазонсын хурдан довтлогоо урд Робинсон татгуулсан. Сарантуягийн эсрэг Амари Робинсон амархан байна оноо авахад. Онооны зөрүү хол доор ариун цэцэг Индрагийн эсрэг бөмбөг дуудсан. За яг л нэг иймэрхүү байдлаар оноо аваад байна да. Итүгийн Ирвсүүдээс энэ хагас. За бөмбөгөө байж та Келли Чон холын зайн шидэлт амжилттай болсон. Багийн 62 дахь оноо. Учраас энэ тоглолтыг үргэлжлүүлээд амаг багш байна. Индра доор бөмбөг дуудсан боломж олдсонгүй 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Үлзий бат Индра багийн 39. За нэг шидэж үзээд болсон. Батцоожийн Болор Эрдэнэ самарцсан довтлогоо амжилттай. Сулшааны тасалбар дуусч байна. Итүг Ирвсүүдийн довтлогоо Сандерсын дундын зайн шидэлт амжилттай болсон. Төсөлтийг аль болох ойр тулаад дуусгах хэрэгтэй байна. Энэ үеийн төсөл их чухал байгаа. Индра арга шидсэн дундын зайн шидэлт амжилттай. Сандерс за гоё хараатай дамжуултыг өгсөн 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Сарантуя насны дээр бөмбөг ирсэндээ довтлооны хугацаа дуусахад өгсөн учраас довтлсон довтлогоо амжилттай болсон. 2 оноо. Эргээд Индра
Насангийн эсрэг ямар гоё хөдөлгөөн бэ? Индрагийн шийдэлтэн амжилттай болсон. Багийнхаа тоглолтыг драматик хийж байгаа. Сандерс хүнд байдлаас самбартаа давталсан амжилттай. Онооны зөрүү үргэлжлүүлж байгаа. Зөрөөд орсон хуулангийн давталгаа амжилттай болсон. 2-1 авлаа явахгүйсэн оноо явуулж байгаа. Хулан холоос шидсэн. Хулангийн шийдэлт амжилттай болсон. Эргээд онооны зөрүү 20 боллоо. Болор цэцгийн дамжуулалт ариун цэц дээр ирсэн. Ариун цэцэг хурдан дотлоогоор 2 оноо авсан. Тэсрэг нэг дахиад дамжуулалтаа гэж байгаа маань Чэндүү. Чэндүүгийн дотлоо амжилттай. Өөр асуудал байгаа даа л та. Надаар 16 оноотой. Чэндүүг суулсан үед тэгээд онооны зэрэг үүсчээд байна. Самардор бүмгийг эзэмшиж байгаа. Залаад өгсөн Индра 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Үлзий бат Индра 3 оноо багтааж байгаа. Амари Робинсон шалтаад өгсөн ямар гоё дамжуулалт вэ? За энэ үед тэтгэвэр ерөөсөд аппликейшн авсан дээрээ татаж зайнаас бүртгүүлээд тоглолтын мэлгээ аваарай. Энэ хооронд ариун цэг уртанд болохоор оноогоо 2-оор ахиуллаа. Болор цэцэг. Ариун цэцэг 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. 29 оноо. Шимэд долгоор 2 дахь боломжийг үүсгэсэн. Чэндүүгийн 2 оноо. Робинсон хулан энэ удаа хулан шидсэн. Үнэхээр алдахгүй нэ. Робинсон даваа хүүгийн эсрэг шахаад явсан. Амари Робинсон дотлоо амжилттай болсон. Робинсны бодор Цэг. Доошо Робинсонд өгсөн Робинсны довтлоо амжилттай болсон. 19 оноо. За ингэж Улаанбаатар Амазон сог цувралыг нэг тэг болгож тэргүүлж игэллээ. Улирлын турш ганц ялагдлаа амсаагүй тэдний хувьд плей-офф гэж гисэн маш сайн эхлүүлж байна. Харин Төв Ерөөсүүд багийн хувьд улирлын сүүлийн тоглолтод плей-офф ирэх авсан гэд плей-оффын эхний тоглолтонд ялагдлаа амслаа.